Нэгэн удаа Ромын хаант улсын албан татвар хураагчид ба хорон санаатай бусад хүмүүс цуглаж Есүсийн яриаг сонсож байтал Есүс мөн хүмүүсийн хамт хооллож байна гэж Парс бүлгийн хүмүүс болон сургаал номлогчид ярилцлаа. Есүс тэдэнд сургаалт үлгэр хэлсэн. Та нарын нэг нь 100 хоньтой байтал нэг нь тэнэж төөрвөл бэлчиж байгаа 99 хонио орхиж төөрсөн хонио заавал ирж болохыг хичээ. Тэгээд олвол баярлах болно. Тэр хүн хонио тэрвэрэн гэртээ ирээд нөхдөө дуудаж манайд орхитун. Би төөрсөн хонио олсондоо маш их баярлаж байна гэв. Үүний адилаар гэмт нэг хүн гим хийхэ болоход ертөнцийн эзэн болон түүний бүхэлч хөөрөн баярлах болно. Харин 99 хүн бид огт гэмгүй гэж хэлсний төлөө тэд хизээч ингэж баярлахгүй. Авгай мөнгөн чимэг заслынхаа нэг хэсгийг алдсан бол гэрэл асааж гэрээ ухаж олохыг хичээ. Олоод найз нартайгаа уулзаж би алдсан юм оллоо. Баяр хөөргийг минь хуваалц гэж хэлнэ. Үүнчлэн нэг хүн гэмт амьдралаа орхивол ертөнцийн эзний Ербусын элч нар маш их баярлдаг. Нэг хүн 2 хүүтэй байжээ. Аава, таныг нас ороход би хөрөнгийн чинь хэсгийг өв залгамжлан авах ёстой. Одоо тэр хэсгийг надад өгчих гэж отхон хүн эцгээсээ гуйхад эцэг нь хөрөнгөө ах トゥ хоёрт хуваан өгчээ. Удалгүй отхон хүүн тэр хөрөнгөө худалдаж мөнгө болгоод гадаадд гарч тэндээ ууж наргиж завхаарин мөнгөө үрж дуусгав. Харийн нутагт их өлсгөлэн болж ядуурч хоосорсон отхон хүү бас тартагтаа тулсан учраас нэгэн ноёныг гахай малддаг болжээ. Гахай буурцгийн хальс иддэг атал өлсгөлэн хүүд тэрэн ч олдсонгүй. Өөдөн хайсан чулуу өөрийн толгой дээр гихч болж байгааг хүү гинт ойлгож миний эцгийн олон зарт цатгалан байгаа. Гэтэл би энд өлсөж өгөх. Эцэгтэй очиж аава би ертөнцийн эзний хуулийг зөрчиж гим хийж таныг зовоосон учраас одоо та намайг хүүгээ гэж эс тооцсон ч зарцаа болгооч гэж гуйн химэн бодсоор буцаж очижээ. Эцэг нь түүнийг холоос хараад таниж хайрлан өрөвдөж гүйж очоод тэврэн хүслээ. Аава би ертөнцийн эзний хуулийг зөрчиж гим хийн таныг зовоосон учраас та намайг хүүгээ гэж үзэх нь зохисгүй гэж тэр хэллээ. Гэвч эцэг нь зарцнараа дуудаад хамгийн гоё дээл бөгж гутал авчирч миний хүүд өмсвөл хамгийн тарган сүлтэй хоныг ал бид найр хий. Учир нь би хүүгээ нас орсон гэж бодсон боловч амьд байж. Хүү минь сурггүй алга болсон боловч эргээд ирлээ гэж хэлээд найрлаж эхэлжээ. Тариан талбайд ажил хийж байсан ах нь гэртээ ирж бүжгийн хөгжим сонсоод зарцаа дуудаж яагаад та нар бүжиглэж байна? Ямар учиртай юм бэ гэж асуулаа. Дүү чинь гэртээ амьд буцаж ирсэн учраас таны эцэг хамгийн тарган хоныг алуулаад найрлаж байна гэж зарц хариуллаа. Ах нь ихэд уурлаж тэгвэл би очихгүй гэлээ. Эцэг нь гарч ирж орохыг гуйхад аава энэ олон жил би ажлыгч нь хийлээ. Хизээч үгнээс чинь гарсангүй. Нөхдийнхээ хамт найрлахад минь та надад ямаач өгч байгаагүй. Харин мөнгөийг чинь завхайч үрсэн хүүгэн буцаж ирэхэд хамгийн сайн хонь алуулж найр хийж өгч байна гэж тэр хэлжээ. Хүү минь чи үргэлж манай айд байдаг. Миний хөрөнгө бүгд чиний. Алга болсон дүү чинь амьд ирсэн учраас өнөөдөр би найрлахаас өөр аргагүй гэж аав нь хэлсэн байна хэмээн Есүс өгүүлжээ.